Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь та нартаа шидэт хивс хэмээх сайхан үлгэрийг уншихаар бэлтлээ. За ингээд үлгэрээ эхлэе. Нуура гүнж яагааж мэдэхгүй байлаа. Гэрлэхий гуйсан 3 ханхуугийн хэнийг нь сонгохоо гүнж сайн мэдэхгүй байв. Сонголтоо хийж чадахгүй байсан учраас тэднийг сорж үзэхээр шийдлээ. Нуура хан хөвгүүдэд хандаж хамгийн ховор эрдэнсийг авчирч өгсөн хүнтэй би гэрлэнэ гэж хэлжээ. Хан хөвгүүд өндөр улсыг давж өргөн голыг гаталж ховор нандин эрдэнсийн эрэлд гарлаа. Ханхүү айлий хүссэн бүхнийг нь харуулдаг зааны ясаар уралсан дуран. Ханхүү Ахмед ямар ч өвчнийг ангаах чадвартай сайхан үнэртэй алим олов. Харин ханхүү Хасанд нэгэн үзэгсэлэнт бүсгүй нисдэг хивс бэлгэлжээ. Хасан нисдэг хивсээрээ маш хурдтайгаар тэнгэрээр нисж байхдаа сэтгэлээр унаж гунсан Аали Ахмед хоёрыг харав. Гайхсан ханхүү тэдний дэргэд буугаад шаналж гунсан шалтгааныг нь асуулаа. Аали зааны ясан дурангаа гаргаж ирээд би энэ дурангаараа Нуураг харсан чинь тэр маш хүн дээр өвдсөн байна гэхэд Ахмед хэрэг бид хурдан очиж чадвал миний алим түүнийг эмчилж чадна хэмээн итгэлтэйгээр хэллээ. Шидэт хивсэн дээр суусан Хасан тэдэнд хандан "Өө, тэгвэл санаа зовох хэрэг юу байна? Наашаа гараад ир. Бүгдээрээ энэ хивсэн дээр суугаад Нуура дээр хормын зуур нисээд очие" гэж хан хөвгүүдийг дуудав. Хэдхэн минутын дараа тэд хааны ордонд ирэхэд Нуура хүн дээр өвдөж царай нь аимшигтай цонхийсэн байлаа. Өвчнөд нэрвэгцэн гүнж алимыг нэг үнэрлэхэд хацар нь улаа бутарч өвчин нь эдгэрв. Тэдний ачаар эдгэрсэн учраас Нуура аль нэгийг нь онцолж хамгийн шилдэг нь гэж хэлж чадахгүй байв. Гайхсан гүнж дахин нэгэн сорилж явуулахаар шийдэж "Би хамгийн хол газар харвсан нэгэнтэй нь гэрлэнэ" гэв. Үүнийг сонссон 3 ханхүү нум сумаа шүүрэн авлаа. Ахмедийн сум хол туссан ч Аали түүнээс ч илүү хол зайд харав. Харин Хасаны тавьсан сум агаарт шингэж алга болов. Гэтэл Аали "Энийг тооцохгүй. Сум хаан тусныг хэн мэдэх юм бэ? Тиймээс би яллаа" гэж хэлээд гүнжийн өмнө өвдөг сүгдэн гэрлэхийг гойлаа. Нуура гүнж нүүрэндээ нэмсгэл тодруулан "Тийм ээ, би гэрлэхийг зөвшөөрч байна" гэж хариулав. Ялагдсан ханхүү Ахмед буцахаар ирэхдээ өөр лүүн харан ичингүүрэн нэмсгэлж байгаа нэгэн охиныг олж харав. Ханхүү "Энэ охин Нуурагаас ч илүү үзэсгэлэнтэй юм гээч" хэмээн бодтол Нуура бодлыг нь таасан мэт хөвгөлтэйгээр инээж "Тэ минь танилцсан уу?" гэж хэлв. Ахмед ханхүү Нуурагийн дүү хоёр анхны харцаар бие биендээ дурлсан байлаа. Хайртай бүсгүйгээ олсон Ахмед эцэст нь бүх зүйл сайхнаар төгслөө гэж догдлон хэлв. Хан хүүгүүдийг хайртай гүнж нартайгаа уулзрах үед Хасан зөвхөн нисдэг хивстэйгээл үлдсэн байв. Гэсэн ч тэр гүнжийг алдсандаа огт гунсангүй. Сэтгэл зүрхэнд нь шидэт хивс бэлгэлсэн бүсгүй байнга бодогдож байлаа. Түүнтэй дахиад таардагч болоосай гэж гунилж зогссон ханхүүгийн дэргэд байсан хивс гинт хөөрч эхлэв. Ханхүүч хивсэн дээрээ үсрэн гарлаа. Хивс өндөр уулс ногоо модод элсэн цүлдээгүүр нисэн нэгэн танил газар буухад Хасаны зүрх хүчтэй зохилж эхэллээ. Гэтүдээ хаана буухаараа зүрхэн зохилцсон болоо? Хаана буусан бол? Учир нь түүний өмнө шидэт хивс бэлгэлсэн үзэгсэлэнт бүсгүй зогсож байх нь тэрэ. Бүсгүйн үзэгсэлэнг биширсэн Хасан
Надад хэвс бэлгэлсэн нөгөө бүсгүй байна шүү дээ. Та дагин юм уу? Гэж догтлон асуухад гэрэл засарсан үзэсгэлэнт дагин. Тийм ээ. Таныг тэр гүнжтэй гэрлүүлэхгүй гэсэндээ сумыг чинь элэвдэн алга болгосонд уучлаарай. Учир нь гүнж Алид үнэхээр хайртай байсан юм. Гэд инээмсэглэв. Элэв хэрэглэсэн чинь баярлалаа. Тантай дахиж уулзсандаа бүр ч их баярлаж байна. Би тантай л гэрлэхийг хүсэж байна. Надтай гэрлээч. Гэж хэлээд хасайн дагны гараас атгав. Хасар нь улааж чичингүрсэн үзэсгэлэнт дагин ийм сайхан үг өмнө нь сонсож байсангүй. Ад жаргал гэж энэ л байх. Үүнээс илүү эд чид байхгүй гэж бодож байна хэмээн догтлон хэллээ. За ингээд үлгэр маань дууслаа хүүхдүүдээ. Тэгэхээр энэ шидэт хэвс гэдэг үлгэр дээр гарсан 3 ханхүү маань яалаа? Гуруулаа хайртай хүмүүсээ олоод гэрэлчихлээ шүү дээ, тийм ээ? Магадгүй энэ 3 ханхүү маань гуруулаа зөвхөн нууруу таал гэрлэнэ гэдэл зүтгэсэн болвол нэг нь ад жаргалтай, хоёр нь яах вэ? Огт ад жаргалгүй болох байсан, тийм ээ? Гэтэл гуруулаа санаа сэтгэлээ нэгдээд хүн дээр өвдчихсэн байсан нуураа гүнжийг эдгээгээд тэгээд яалаа Алитай гэрлүүлээд Ахмад цаашаа эрэхтэл нуураагийн дүү болох үзэсгэлэнт бүсгүйд бас яасан. Дурлаад тэр бүсгүйтэйгээ гэрэлсэн. Харин 3 дахь ханхүү хасай маань яалаа анх өөрт нь шидэт хэвс бэлгэлсэн үзэсгэлэнт дагнтайгаа гэрлэлээ шүү дээ, тийм ээ? Тэгэхээр бидний уулзах ёстой, уучлах ёстой, хүртэх ёстой бүх юм энэ амьдралд яадаг байх нь нуугдаад ижидэг байх нь шүү дээ, тийм ээ? Бид нэр өөр тохирсон зүйлтэйгээ өнөөдөр биш ч гэсэн маргааш биш байлаа гэхэд нөгөөдөр нь заавал яадаг байх нь уулздаг, учирдаг байх нь шүү дээ, тийм ээ? Ингээд өнөөдрийн үлгэр маань энэ хүрээ дүндэрлэлөө. Сайхан амраарай хүүхдүүдээ.